Гана мэрэгжлээ сольсон нь. Сайн байцгаана өрхөмд үзэгчдээ. Гана мэрэгжлээ сольсон нэвтрүүлгийн ээлж дугаараар уулзж байгаадаа маш баяртай байна. За, би одоо сонгон хайрхан дүүрэгт дөнгөж сайхан шинээр нээлттэй хийсэн пицца хатын салбар дээр хурж ирчээд байж байна. Тэгээд энэ пицца хат маань 2000 оны ихээр сансарт ниссэн гэсэн нэлээд том шуугиан тарьж ирсэн. It's pizza from space. It's pizza from space. Жохом энэ пиццаг яаж хийдгийг, яаж хүмүүстэй хүргэдгийг, жохом яг энэ пиццаны талаарх мэдээллийг та бүхэндээ үзүүлье. Бас мөн энэ би ажиллахаар хурж ичээд байж байна. Цөмөрөө дотгошоогоо орж уулзцгаая хүмүүстэй. За сайн байна. Сайн байна уу? Пицца хаттай морил. Ган эрдэнэ. За. Би ингээд гана мэрэгчлээ сольсон гэж нэвтрүүлгээр явж байгаамаа. За. Тэгээ пицца хатад ажиллах сонирхолтой. Бас үзэгчтэй бас чи ажиллаад үзээч гэсэн. Үзэгчдийн хүсэлтийг дагуулад аваад ирлээ. Ажиллаж болох Болно. Манайх ерөнхийдөө өнөөдөр манай үйл ажиллагаа бол өчигдрөөс эхэлж байгаа. Ерөнхийдөө бол аягүй хүлээлттэй байсан. Манайх эхэлж байгаа юм шүү дээ. Тийм, өчигдрөөс эхэлж байгаа. Манайх ерөнхийдөө Улаанбаатар хотод 5 салбартай. Өчигдрөөс эхлээ 6 дахь салбар буюу манай хар өрийн салбар нэгдэж байгаа. Тэгээ ерөнхийдөө манайх болохоор нөгөө бүтээгдэхүүнээ хурдан шуурхай хэрэглэгчид чанартай өргөхийн үүднээс хүргэлтийн бүсгүй заагалдаг байхгүй. Тийм болохоор нөгөө хэрэглэгчид маань одоо хүссэн газараа манай пиццаг захиалж идэх боломжгүй байдаг. Тийм учраас одоо манайх одоо баруун бүсийн хэрэглэгчтэй Сапорогоос Баян шүү зүүн тишээ одоо зүүнслаа хүртэл ерөнхийдөө хотгонуудаа хүргэн. За. Тэгээ тиймээс болохоор шинээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх тэгээд сонгон хайрхан дүүрэгтээ болохоор 30 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байгаа. Тийм болохоор ерөнхийдөө шинэ ажилчид бол хэрэгтэй байна. Өнөөдөр бид бүгд одоо туслахж ирсэнд баярлаа. Далаа туслахны мэрэгчээ. Рестораны ажилтнаараа ажиллаж үзмээр байна. Ерөнхийдөө манай рестораны ажилтан бол дотоод заалныхаа бүх юмээ гэдэг байхгүй юу? Пиццагаа ийн, гурилаа зуурна, пиццагаа зүсэн савлан те. Дотоод үйл ажиллагааг ер нь бол хамгийн гол тулгуур хүмүүс нь рестораны ажилчид байдаг. Тэгэхээр таныг өнөөдөр тэн дээр ажиллуулъя гэж бодож байна. За. За хоошоо хуцаас очих уу? За. Заяачсэн тэгээд хүрийн зорсон газартаа хүрээд ирлээ. Намайг ажилд авлаа. Тэгээд ажилд авсан маш их баярлалаа. Та бүхний итгэлийг би бол алдахгүй сайн ажиллана гэдэгтэй. Өөртөө ч итгэлтэй байна. Бас гоё пицца хийх болов гэж бодож байна. Тэгээд энэ пицца чинь сансарт ниссэн шүү дээ. Пиццагаа дагаад ганаа бас сансарт нисчих юм билүү. Гордчихлээ. Хамгийн гол нь гэх юм бол пиццаг яаж хийдгийг гэдгийг бас мэдээд аавна гэдэг маань надад бас маш том хөрөнгө оруулалт. Гэртээ бас пицца хийж болох нь яах вэ? За. Тэгээд ажиллая. За ингээд ажилдаа гарахынхаа өмнө бид нэгэн өрөө хилдэг байгаа. Тэгээд энэ өрөөгаа цөмөрөө хилцгээе. За явлаа 1 2 3 и. Give me Y. Y. Give me U. U. Give me M. M. What do you get? Yum. What do you get? Yum. What do you get? Yum. За цөмөрөө ажилдаа хийсэн. За ингээд сахи хүчтэй болж байна. За ажлын гар маань сайхан эхэлж байна. За эхлээ гараа угаана гэсэн. За ингээ хамгийн сүүлд нь гараа өрөвдөж гараа сайхан гэж. Хариуцаад. За ингээд ерөнхийдөө би пицца хийхэд бэлэн боллоо. За ерөнхийдөө сая танилцлаа тий. Галтгоон ямар үйл ажиллагаа явагддаг. Хамгийн сонирхолтой хэсэг гэх юм бол гурлаа 20-оос 3 цаг хөөлдөг юм биш үү? Хөөлгөөд дараа нь хөргөөд тэгээд яг тодорхой хийдэг хэмжээтэйгээр тэгээд тэдэн цагаас одоо гурлаа хийсэн шүү. Тэдэн цаг дууснаа. Бүх юм автомат бас смарт
төхөөрөмжүүд нь бүгд ухаалаг. Тийм байдгийн байна. Тэгээд миний анхны ажил гэх юм бол одоо гурил зурна гэсэн. Гурилыг одоо жоохон яаж зурах юм байгаа бүүмэд. Очоод цөмөр юу гэсэн гурилаа зуръя. За ингээд намайг өөрөө чинь даалгавраар гурил зураарай гэсэн. Одоо жоохон одоо яаж яг хийх вэ? За одоо чүмхтэй пиццаны гурил зуръя. Тэгэхээр зэрэг ихнээс нэглээд зэрэг хийх. За тийм. За юунаас эхлэх вэ? За эхлээд нөө орох материалаар бэлтэн. За. Энэ манай гурилын шүүгээ эндээс гурилаа авна. За би барья. За. За гурилаа задалчлаа. Одоо гурилаа энэ дээрээ тавиад энэ зүгсэн. За 5-100. За одоо гурилаа тавьчих. Энэ дээр үү? За. Тэгээд усаа хэмжин. Очно. За, ус мусыг хүртэл цаанаасаа бас учиртай 32 градусын халуунтай усаар 270 бие. Дахиад 50 г. 50 грамыг авчих. За 2 хил 700 г ус маань бөө юм болж ган иргэдийн хэмжилтээр чүүч ачааныг боллоо. Шууд хийчих юм уу ийшээрээ? Усаа. Усаа игээд. За 100 г ус. Бас бэлэн болсон байна. Тосоо хийчих тий. За тэгээд манай энэ нөгөө нууц жаргын план багуулсны. Би урд нь KFC-д ажилласан байхгүй. Тэгэхээр бас яг нэг юм цагаан юм гаргаж ирж ирсэн. Тэгээ энэ жороо бол нууц жороо гэж хэлсэн. Энэ жор юм байна тий. Ааха. За. Энийг нь болохоор манай гурилын нууц жор. Тэгээ одоо энийг нэмээд тэгээд Араны шүүснээс гочих гэдэг юм байна. Энэ бол яг энэ жорондоо л байгаа юм байна шүү дээ тий. Энийг бас тараагаад игээ хийчихнэ үстэй. За энэ бол 2016 оны 2 сарын 12-нд хүртэл хүчинтэй гэж юм. За саяных чинь так. Дуурж юм да. За энийг хаагаад одоо энэ хугацаа нь 10 минут хурдан 1 гэдэг хурдан дээр. Тэгээ старт. Тэг старт. За гурил маань одоо минут 20 секундын дараа бэлэн болно. Тэгэхээр гурилаа гаргаж ирэх процессыг бэлдэх хэрэгтэй байна. За гамбанзаа тавьчих. Гамбанзаа тавиад тосолноо. Яг тэр гурил маань гамбанцтайгаа наалтах магадлал өндөр. За ингээд гамбанзаа тослох завсраа бас та бүхэнд нэг мэдээллийн шаардлага юм хүргэй л да. Pizza Hut маань ерөөс 1958 оноос одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагааг хийгээд жилээс жил шинжилж өөрсдөө өсөн дэвжиж байгаа учраас Pizza Hut дэлхийн 100 гаруй хооронд салбараа нээсэн тийм гайхамшигтай, гайхалтай тийм том компани болж чадсан байна шүү дээ. За ерөнхийдөө ингээ гурил маань дууслаа. Зогсчлаа, автоматаа зогсно. За. Энэ гурилаа сайхан ингээд бөмбөглөөд миний хийж байгаа пицца бол чүмхтэй пицца. За энийг бол одоо гадаадаар нэрлэх юм бол stuffed crust pizza гэж нэрлэх юм байна. За. Ингээд таслаад хэмжээ. $652. За 100 г илүү байна. За ингээд 500 г-ийн гурил маань ерөнхийдөө ингээд таслаад бэлэн боллоо. Дахиад бас авчээ. За хичээ дуусчлаа. Одоо бөөрн кийлэх дараагийн шат нь бол бөөрн кийлэхэд бас гурилныхаа одоо ийм урагдсан барьсан талаас нь биш.
хөлбөр талаас нь ингэж бөөрг гэлээд энэ гараараа энийг ингэж атгаад энчэнээс нь дахиж инкрилээд энчэнээс нь тэврээд ингэж инкрилээд ингэж тэврээд гих маягаар ингээд айгүй инкри явах юм байна. Хоёрт энэ чинь пиццаны гурил чинь ер нь бол их зөөлөн тал руу. Гана мэрэгжлээ сольсон нь. Пиццаг анх хийж байгаа шүү дээ хүмүүс уучлаарай тий. Гэтэ би хамаг бейстэй гаргана. За гурилаа ингээд тавилаа. Залбирлаа. Маань мэдний хамглаа. Хоёр тишээгээ дийлгэлээ. За ингээд 100 болох. 100 маягтай болгоод За энэ маань нэг жоохон 100 маягтай гараад ирэх юм байна. Энийг нэг жоохон өөрөнгө болгоно. Амир уу? Гарын урд үгэлч юм шүү дээ. Энэ гараар чинь би хийл тоглолтын гэж. За. Ямар ч байсан нэг ч гурилыг одоо баранк болгосонгүй бүх гурилаа сайхан хийжлээ. Тэгээд одоо энийг дараагийнхаа шат руу аваачин. За. Дээр нэгэ хөндрүүлэгчтэй тавьчлаа. Тавьдаг өчнийг бол одоо гурилаа таахгүй. Шууд хөргөч рүүгээ хийж хөргөн. Энэ маань одоо пан зуурмаг биш учраас одоо хөвсгөр хөөлттэй биш учраас чүмхтэй хийж байгаа шүү дээ. Хөргөчөнд хий. Тэгээ хөргөчөнд хийж хөргөчөөд 1 цагийн дараа бэлэн болно. За ингээ 1 цагийн дараа гурилтайгаа уулзцгаая. За 1 цаг боллоо. За сайн байна уу? Өдрийн минь. За одоо цагийн дараа гурил маань ийм болцсон байна. Хүүтэн, хөв хөдөн. Гэхдээ баг зэргийн хөлттэй. За одоо энэ дээр ч нөгөө нэг 7 төрлийн хамтлагч нар одоо бяцлагтай, BBQ чикентэй, махан дурлагстай, ногоон дурлагстай гэх мэтлэн ийм 7 төрлийн хамтлагч нарыг энэчээсээ тавина. За бяцлаг, сонгон, хям, мах бүх төрлийн хамтлагч нар нь байж байна. За энийг би бол ганцаараа хийж чадахгүй. Яг үнэнгээ хэлье. Хоёлаа зүгэй. За. За сая багшаасаа жоохон сурлаа. Тэгээд яг одоо бол яг өөрийнхөө гараар пиццагаа хийн. За пицца хийн гэдэг бол урлаг юм байна. Энэ ажил бол би бууцгүй сак хийх. За. За дотор нь чөмөг гэж яригадаад байгаа юм чухам юу вэ гэх юм та бол одоо яг үзүүлээ зэ. Ийм хэлбэртэй чөмөг байдаг юм байна. За чөмөг гэх юм бол энэ чинь бяцлаг. Шарн чедар цагаан моzzarella гэдэг бяцлаг юм байна. За энэ ч ойролцоогоор 4 л болох юм шүү. Болдоо 1 хуруу зайтай. Би хүмүүс сюрприз барих гэж байгаа. Ягаад гэх юм бол жилийн өмнө хамгийн анх захиалсан 5 хэрэглэгчтэй өөрийнхөө хийсэн одоо энэ пиццаг өөрөө аваачиж.
хүргэж өгье. Тэгээд ер нь бол Pizza Hut маань юу яасан бэ штэ. Яг нодлон жилийн 14 оны 7 сард анх нээлттэй хийгээд би яг жилийн дараа хурж иж ажиллаж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол манай Монголд бас пицца байсан. Урд нь пицца хийдэг байсан. Ер нь би зүгээр энэ бол миний бодол шүү. Pizza Hut орж ирснээр одоо энэ пиццанд бол хувьсгал хийсэн гэж би боддгийг. Нэгд халуунаараа ирчиж байна. Хоёрт нь онлайн захиалга байна. Гуравт хурдан, дөрөвт амт чанартай. Далайн төрлийн топинг гэж. За монголоор хэлэх юм бол далайн төрлийн өөр хоол гэх юм уу. За одоо ногоон аяг авнаа. Medium size учраас ногоон аягнаас. Хал. Яг чизээгээд тараагаад. За энийхээ дараа одоо би мах тавина. Яагаад гэвэл meat-lovers хийж байгаа учраас мах 8 ширхэг. Бүх юм тооцоо та. Маханы махтаас бас 8. Үзэмжтэй хийхгүй болохгүй бас. Хараад цадах хэрэгтэй байхгүй. Үзэл хөөх ямар гоё юм бэ гэж шүлснэ гоожол нэг идэл цадгаа. Тийм гоё аппетит хөдөлгөмөр хийх хэрэгтэй. За энийхээ дараа одоо би яасан байсан баг вэ? Тэгэхээр махаа хий. Хоёроо. Энд бол дахианы мах, гахааны мах, сосиск гэх бичлэнгээр махан төрлийн За үзэгчдээ ямар харагдаж байна? Энийг бол яг жинхэнэ ганаа өөрийнхөө хоёр гараар баруун солгоогүй хөлс хүчээ туслуулан байж хийлээ. Тэгээд миний хувьд бол их гоё харагдаж байна. За энэ мань одоо ингээд 100 руу ороод бүр гоё болоод гараад ирнэ. Бараг одоо ичмэр биш. За энэ тавьчих. За ингээд энэ 100 маань өөрөө автоматаас ороод олчихно. Ойролцоогоор одоо энэ чинь нэг 8 минут, 8-9 минут орчим 100-аас шарагдаад гараад ирнэ. Ер нь бол пицца бэлтгэхэд 14 минут шаарддаг юм байна. Би сая хийхдээ бараг нэг 2 цаг хийчих боллоо. Яг үү те. За одоо пиццатайгаа уулзсан да. За танаас ихсэн пан пицца бэлэн боллоо. За сайхан боллоо. За сайн байна уу? За өнөөдөр би пицца хатад ажилд орж байгаа. Тэгээ пицца хийгээд та бүхэндээ үйлчлэхэд таатай байна. Гал. Уцэн авах гал. За сайн байна уу? За, уцэн би мессежээр явуулчих заа. Манай пицца хатыг сайн хийж байгаа. За. 252. 252. За, пан. Medium пан. Панта. За одоо бид нэр хөргөлтөндөө гарахад бэлэн болоод ээж юм. Хамгийн гол нь юу вэ гэх юм бол сонгон хайрханчуудаа пицца хат маань хүргэхэд ойрхон болсон. Хоёрт нь юу гэх юм бэх бол 1 жилийн өмнө хамгийн анх захиалга өгсөн 5 хэрэглэгчтэй бид нэр одоо пиццагаа хүргэхэд
бэлэн болоод байж гин. За цөмөрө хүргэлтэндээ гарцгаая. За амжилт хүсье. За пиццагаа ийшээ идэж байгаа. За өнөөдөр ингээд пицца хаттай ажилласны анхны 5 үйлчлэгчтэй пиццагаа өргөж өгөх гэж явж байна. Ороод сэтгэлийн сонсноо. Тэгээ өөрөө бас намайг хүргэж өгч байгаа мэдэхгүй байгаа. Бас пицца ирнэ гэдгийг мэдэхгүй байгаа. Би сюрприз болгоод пицца хатын нэг жилийнхээ аваад пиццагаа бэлгэлнэ гэж байна. За, сайн уу? Юу вэ? Танаа ахтай юу? Тэмээ орох. Ааза. Ахны тав үйлчлэг гэж. За сайн байна та. За би ганаа мэрэгчлээ сойсныг нэвтрүүлээ гэж байгаа. Тэгээд пицца хатад ажилласан. За сайн байцгаана уу? За манай анхны хэрэглэгч бас та бүхэндээ маш их баярлалаа. За сайн байна уу? За баяр хүргэе. За өглөө өдрийн мэд. За ажил сайн. За сайн байна уу? За манай анхны хэрэглэгч бас маш их баярлалаа. Баярлалаа. За хэлцээ. Ган эрдэнэ. Дэлгүү. За би өнөөдөр пицца хатад ажиллаж байгаа юм аа. За танд нэг баяртай мэдээ сонсуулах гэсэн. За та манай жилийн өмнө пицца хатад захиалахдаа эхний 5 хүн болж хатсан болсон байна. Тэгээд таны онлайн таны мэдээлэл байх учраас таны хаягаар хүрээд ирсэн. Тэгээд манай шинэ пицца гаргасан. Чөмөгтэй пицца гэдэг. Тэр пиццагаа бас өөрийнхөө гараар хийгээд тэгээд 5 хэрэглэгчтэй бэлэг болгоё гэсэн. За хацсан бас баяр хүргэе. Оо за баярлалаа. Яа юм бэ? Яа жил болцсон доо. Тэгээд манай пицца хатын 1 жилийн ой болж байгаа. Тэгээд цөмөрөө нэг дууд очих. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Pizza Hut. Happy birthday to you. Woo! За баярлалаа ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Автаа сайхан хоолноорой. За пиццагаа энэ хэдийн хугацаагаар идэж байна? Пицца хатыг анх орж ирснээс нь хойш л иддэг ш. Бус пиццануудаас пицца хатыг сонгодог ш. Тийм. Тэгээд анх нэгснээс нь хойш тасалдгүй. Тэгээд чи одоо сартаа нэг. Тийм ээ. Ерөнхийдөө бол нэлээ их пиццаны хорхотой юм байна. Тэгээд танайг бол дадж байгаа сайн сайхан бүхнийг хүсэгээр ажил хөдөлмөрөд чинь ч гэсэн амжилтыг хүсье. За ингээд баярлалаа. За баярлалаа. Сайхан боллоо та. Сайхан сюрприз байлаа. Та бүхний амжилт ч гэсэн сайн сайхан хүсье. За баярлалаа. Эхний 5 захиалагчийн нэг болно гэдэг бол бас л яндаатай байна шүү дээ. Тэгээд одоо дараагийн жилдээ бас юм болгоны эхний айргийн 5 давхиж явах болтугай гэсэн ерөөлийг танай гэр бүл болон танд бас хүсье. Авч байгаа сайн сайхан хүсье. За дараагийнхаа айл дээрсэн байна. Ерөнхийдөө бол пицца хүргэлт маань айл гэр хамаатан сатан ажил төрөлтэй найз нөхөд юу вэ? Бүгдээрээ олноороо сайхан идэж уудаг. Төрсөн өдөр баяр яслын үеэр идэж уудаг. Тим хоолны нэг болжээ. За энэ хүүхдүүд бужигнаад харна. Хүрээд ирлээ. За энэ хүүхдүүд баярлуулна гэдэг бол бас том буян шүү дээ. За буянаас гадна бас хүүхдүүдтэйгээ хамт пиццагаа хувааж идцгээе. За наашраа хүүхдүүдээ. За сайн байцгаана уу? Сайн. За. Заахан өнөөдрийн пицца хатад ажиллаад 1 жилийн ойн баяраар хүүхдүүд та нартайгаа сууж агаад пиццагаа амтхын эдийг шийдээд хүрээд ирлээ. Пиццаан дуртай юу? Дуртай. Пицца хатан дуртай юу? Дуртай.
За. За тэгвэл цөмөрөө ийшнэ. Дахин ийшээ тавьж жагаад. За гараа угаацсан байгаа тий? Угаацсан. Яг уу? Яг. За сайн байна. За энийг ингээд задаад. Оо яашин бэ яашин. Гогоо пицца өгье. За гоё халуунаараа байгаа шүү заа юу. За ингээд энэ пиццанаас идээрэй за. За аваарай. Аваарай хүүхдүүдээ. За би авахгүй юм уу? За дээж би авах юм уу? Дээж нэ. За. Дээжээ. За. За болцсноо. За энийг авлаа. Энийг хаалаа. За энийг барьж байгаа энийг. За аваагүй хүүхдүүд байна те. За тэгвэл цаана дахиад байна. Хаба. Та дахиад дээж. За энэ өнөөдөр ер нь шинэхэн та нар хамсч үзээг ба. Ах нь өөрөө хэлсэн. Энэ пиццаг захаас нь идэх шүү заа. Энэ захаас нь. Захаас нь идвэл илүү их хамттай. Өшөөнийг юм би танаас мөнгө авахгүй. Та нар надад төрсөн өдрийн тухайд дуудаад гэж. Яагаад гэвэл пицца хат юм 1 жилээ болж байгаа. Ах нь яг мэдсэн юм шиг 1 жилийн дараа хурцж ажиллаж байгаа байхгүй. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday Pizza Hut. Happy birthday to you. 자, 바이러기. 야. хамтаа. Амттай. Бидний идчихснээс хамгийн гоё юм. Яг уу. Хамгийн гоё амттай юм. Хай тараагаа байна. Та хан энийг ингээд хаач заяа. Тий, дахиад идмээрээ идээрээ заяа. Ах нь ингээд цаашаа бас зөндөө их ажилттай байгаа за. Тэгээд эндээ тоглож байгаа хөөхөн гэртээгүүгээ дараагаа за. Одоо харахгүй боллоо. За ингээд миний өнөөдрийн ажил маань ерөнхийдөө ингээд дуусч байна. Нэг ядарсангүй гэхдээ сайхан хамт олонтой сайхан ажиллаа. Тэгээ энэ пицца хатыг оруулж ирсэн 5 богд группийнхаа хамт олон би одоо хэрэглэгч төмнийхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа энэ ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. Өшөө сайхан том брэндүүдийг Монголд оруулж ирж Монгол залуучууд, Монгол иргэд бид нарыг баясгаасаа гэж хүсэж байна. За ингээд дараагийнх нь нэвтрүүлгээр уулзтан баяртай үзэгчтэй.